Өнөөдөр ээлжид симпозиум маань үргэлжлээд явагдаад амжилттай дуслаа. Өмнө бид нар бизнесийн удирдлагын мэргэжлийн хүрээнд симпозиум хэлэлцүүлэг хийжсэн бол өнөөдөр хөдөө аж ахуйн инженерчлэлийн чиглэлээр одоо бүх оролцогч талуудаа урьж оролцуулаад бэлтгэлүүдийг сонсч хэлэлцүүлэг хийж өрнүүллээ. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн инженерчлэлийн салбар маань өөрөө энэ технологийн шинжлэлийн 90 үед хэрхэн тийм ээ одоо хөгжиж явж байгаа цаашд юуг анхаарах вэ гэдэгтээ олцоо ярилцлаа. Гэтэ эцсийн үр дүндээ бол хүний нөөцийн тийм ээ чадах, мэдлэг, чадвар өөрчлөгдөж байгаа юм байна. Илүү нөгөө soft skill-ууд бас илүү их шаардагдж байгаа юм байна. Гэтэ зөвхөн нэг инженерээс гадна тийм ээ технологи одоо дроны хөгжөлтийг тийм ээ хиймэл оюун ухааны хөгжлийг дагаж энэ мэдлэг чадварыг хөгжүүлэх шаардлага бий болж байна гэдэг дээр бүх оролцогч талууд асуудал төвшүүлж ярьлаа. За тэгээ өнөөдөр энэ хөдөө аж ахуйн салбар чиглэлээр болсон хэлэлцүүлэг маань амжилттай хийж өндөрлөлөө. Дараагийн салбар бол одоо бидний төлөвлөж байгаагаар боловсролынхаа салбар дээр симпозиум зохион байгуулахад бид нэр бэлэн болж байна. Тэгээд дараагийн боловсролын салбарт оролцож санал хүсэлт, асуудал төвшүүлэх тийм ээ илтгэл тавих ийм одоо хүмүүсүүдтэйгээ иргэдээ багш нар, профессоруудыгаа урьж байна.